ちは。今日は3月16日月曜日です。それでは第18課を勉強しましょう。Сайн байна уу хүүхдүүдээ? Өнөөдөр 3 дугаар сарын 16 лава гараг. За ингээд 18 дугаар хичээлийг судлая. まず新しい言葉を聞いてください. За хичээл эхлэхээс өмнө шинэ үгээ сонсцгоогоорой. 第18課言葉できます洗います弾きます歌います集めます捨てます変えます運転します予約します見学しますピアノメートル国際現金趣味日記お祈り課長部長社長動物馬へえ、それは面白いですね。なかなか牧場本当ですか？ぜひ。За энэ хичээлээр дэкирү буюу чадах гэсэн утгатай үйлүгээр өөрийн болон бусдын чаддаг зүйлийг хэрхэн яаж илэрхийлэх вэ гэдгийг сурна. Өөрийнхөө чаддаг зүйлийг нэр үгээр хэрхэн илэрхийлж болох вэ гэдгийг сурцгаая. За дөрмийн бүтцийг сайн ажиглаарай. Нэр үгээр өөрийнхөө чадах зүйлийг илэрхийлнэ. За ингийн тулд өгүүлбэрийн эхэнд тухайн зүйлийг чадаж байгаа үүлийн эзэн орно. Үүлийн эзэнд хамаатуулсан ва нөхцөл. За тэгээд чаддаг зүйлээ нэр үгээр илэрхийлээд хойноос нь декимас буюу чадах гэдэг үйлүгийг залгана. За ингэх явцдаа бүрэнхийгээр дугуулсан нөхцөлийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Чадамж заасан декирү хэмээх үйлүг нь өмнөө ямагт га нөхцөл аавна. За энэхүү үйлүг нь чадах гэдэг утгатай хэдий ч манай монгол хэлний онцлогоос шалтгаалж зарим тохиолдолд мэдэх эсвэл болох хэмээн орчуулах тохиолдлоос байдаг шүү. Жишээ ажиллаж үзье. Рэй. Ваташи ва дансу га декимасу. Мирасан ва сакка га декимасу. Чичи ва эйго га декимасу. За 3 өгүүлбэрийн цэнхрээр бичсэн үгнүүд. Данс, сакка, эйго. Эдгээр үг нь бол нэр үг ахна. Нэр үгний араас чадамж заасан декимасу гэдэг үйлүгийг авсан байна. Бүрэнхийгээр дугуулсан ямагт авдаг га нөхцөл байна. За монгол хэлний орчуулбал би бүжиглэж чадна. Миллер хөл бөмбөг тоглож чадна. Аав англи хэл мэднэ гэж орчуулах нь байна. Хай минасан練習してみましょう. За бүгдээрээ дасгал ажиллая. Рэ 1 жишээ 1. Саккага декимасу ка? Хөл бөмбөг тоглож чадах уу? Хай, декимасу. Тийм ээ, чадна. Рэ 2 жишээ 2. Саккага декимасу ка? Хөл бөмбөг тоглож чадах уу? Ие, декимасен.
Үгүй чадахгүй. Дэлгэцэн гарах зургийг ажиглан өгүүлбэр зохиож үзнэ үү? Түүнийхээ дараа багшийн хэлсэн өгүүлбэртэй таарч байгаа эсхийг шалгаарай. Ичи 테니스ができますか？はい、できます。2、料理ができますか？いいえ、できません。3、韓国語ができますか？いいえ、できません。4、車の運転ができますか？はい、できます。За үргэлжлүүлээд үйл үг оролцуулан илүү дэлгэрэнгүйгээр өөрийнхөө чадах зүйлийг яаж илэрхийлэх вэ гэдгийг сурцгаая. За дөрмийн бүтцийг сайтар ажиглана уу? За тухайн үйлийг хийж буй үеийн эзэн өгүүлбэрийн эхэнд орно. За тэгээд үеийн эзэнд хамаатуулж буй ба нөхцөл. За тухайн үйлийг илэрхийлэх үйл үг орно. За үйл үгийн хойно жишөө гэж бичсэн байгааг анзаарч байгаа хаа. Энэ нь үйл үг тойл бичгийн хэлбэрээр орно шүү гэсэн санаа. За тэгээ үйлбэрийн төгсгөлд нөгөө чадамж заасан декимас гэдэг үйл үг орно. За сайтар ажиглах юм бол энэхүү өгүүлбэрт хоёр үйл үг зэрэгцэж орсон байна. Тийм учраас эхний үйл үгийг тойл бичгийн хэлбэр дээр авчираад кото гэдэг сул үгж иргэлсэн байна. Кото гэдэг маань өөрөө учир зүй, учир явдал гэсэн утгатай сул үг юм аа. За өгүүлбэрийг махчилж бид нар орчуулвал би тэгэх явдлыг чадна гэж орчуулагддаг. Гэвч бид нар монгол хэлнийхээ онцлогоор би тухайн зүйлийг тэгж ингэж чадна гэж орчуулж яваарай хүүхдүүдээ. Үйл үгээр чадамж хэлбэр илтгэхийн тулд бидэнд үйл үгийн тойл бичгийн хэлбэр зайлшгүй хэрэг болтгоо. Тийм учраас өмнөх хичээлдэр судалсан тойл бичгийн хэлбэрийг сэргээн санацгаая. Япон хэлний үйл үгийг 3 бүлэгт хуваадаг. 1-р группийн үйл үгийн онцлог. За 1-р группийн үйл үг гэж юу вэ хүүхдүүдээ? За дэлгэц сайн хараарай. У, ку, гу, су, цу, нү, бу, му, ру үсгээр төгссөн байх юм бол энэ нь 1-р группийн үйл үг болдог. Жишээлбэл кау, ику, исогу, тацу, ханасу, асобу, одору, вакару гэх мэт үйл үгнүүд байна. 2-р группийн үйл үг нь зөвхөн рүү үсгээр төгсдөг. За гэхдээ зөвхөн рүү үсгээр төгснө гэсний ард ирүү, эрүү гэж биччихсэн байна. Энэ нь ямар учиртай вэ гэвэл рүү үсгийн өмнө биднэрт и эсвэл аваа сонсогдох ёстой. За жишээ үгнүүдийг хамтдаа харъя. Ориру, обоиру, декиру, таберу, нэру, стеру. За 3-р группийн үйл үг нь хоёр үйл үгтэй байдаг. Сүрү, күрү. За сүрү гэдэг нь нэр үгийг үйл үг болгон хувиргадаг үйл үг байна. Күрү гэдэг нь ирэх гэсэн утгатай үйл үг байна. За бенкё сүрү, сампо сүрү гэх мэтчлэн.
Нэг л үгээр чадамж хэлбэр илэрхийлэх дүрмийг хамтдаа жишээгээр сурцгаая. За, нэгдүгээр өгүүлбэр. Ваташи ва данс о сүрү кото га декимасу. Би бүжиг бүжиглэж чадна. 2. Мира-сан ва сакка о сүрү кото га декимасу. Миллер хөл бөмбөг тоглож чадна. 3. Чичи ва эйго о ханасу кото га декимасу. Аав англи хэлээр ярьж чадна. За, энэ өгүүлбэрүүдийг сайтар ажиглавал нэр үгээр чадамж хэлбэрийг илэрхийлэхдээ ашигласан өгүүлбэрүүд байгаа. За, жишээлх юм бол хамгийн сүүлийн өгүүлбэрийг тогтож харъя. Нэр үгээр илэрхийлэхдээ бид нар чичи ва эйго га декимасу буюу аав англи хэл чадна, мэднэ гэж хэлж байсан бол аав маань англи хэлээр ярьж чаддаг гэд бүр дэлгэрэнгүй хэлхийн тулд үйл үгийг оролцуулсан байна. За, тэгвэл аав англи хэлээр бичиж чадна гэж бүр дэлгэрэнгүй хэлэхдээ бид нар чичи ва эйго де каку кото га декимасу болох нь байна.練習してみましょう. Дасгал ажиллацгаая. П1 жишээ 1. Watashi wa tennis o suru koto ga dekimasu. Би теннис тоглож чадна. Рэ 2 жишээ 2. Мира-сан ва оёгу кото га декимасен. Миллер сэлж чаддаггүй. Дэлгэцэн гарах зургийг ажиглан өгүүлбэр зохиож үзнэ үү? Түүнийхээ дараа багшийн хэлсэн өгүүлбэртэй таарч байгаа эсхийг шалгаарай. 1. Santos-san wa hashiru koto ga dekimasen. 2. Mira-san wa kanji o kaku koto ga dekimasu. 3. Watashi wa piano o hiku koto ga dekimasu. Гэрийн даалгавар. 1-дүгээрт шин дүрэн болон жишээг дэвтэр тэмдэглэнэ үү. 2-дугаарт Рэншү A дасгалын 2-3 дугаар дасгалыг ном дээрээ орчуулан бичнэ үү. 3. Рэншү B-гийн 1-ээс 5 дугаар дасгалыг дэвтэрт ажиллана. Орчуулгатай. 4-дүгээрт шинэ үгээ цээжлээрэй. За, дараа дахин уулзлаа. Баяртай хүүхдүүд ээ.